За тэгээд одоо энэ гурван хил дээр хэрхэн уншдаг талаар одоо та бүхэнд тайлбар оруулъя. Энэ одоо гурван хэлнийхээ ингээд гурван Монгол, англи, тэгээд Солонгос гэсэн гурван далбай мань байгаа. Энэ далбайны зурган дээр бид нар авсан болоод Монголоор бүтэн уншдаг байгаа. Тооны ухааны суврал үлгэрүүд найзууд олон байх тусмаа хөгжөлтэй. Инглишээр даруул. Mousemath Books. The mousier the merrier. Өмнө. За тэгээд хамгийн их номоо нэгээд үзвэл тэргүүн үг маань байгаа. Энэхүү тэргүүн үг маань Монголын Бацаа төрчийн нэрнжээ шагнал хэл бичгийн ухааны доктор профессор Бачааргал бай багш маань бичиж өгсөн байгаа. Манай номнуудыг уншаад бас давхар хянж өгөөд тэгээд бас өөрийнхөө сэтгэлийг хуваалцсан байгаа. Энийг одоо бас одолтой авсан эцэгчүүд маань бас мөн сайт болон одоо блог дээр тавигдах байгаа. Facebook бас группээр бас байгаа учраас та бүхэн дахин хандж үзэх болно. Тэгмээ энэ номыг хэвлэн нэгтгэгч Johnny Kane гэдэг хүний одоо хүндэт эцэг их багш нартай зориулсан цагаан өмнөх үг байгаа. Энэ та бүхэн бас уншиж үзэх нь зайлшгүй хэрэгтэй шүү гэж одоо хэлэх хүсчээ. Тэгээд энэ номонд маань багтсан энэ одоо цуврал номдоо багтсан номнууд нэр зовын жагсаалттай байж байна. Тэгээд нэг талаа Альбертийн зуны амралтын төлөвлөгөө гэсэн энэ номонд маань болохоор эзэлхэн харьцуулалтын тухай агуулга өгч байгаа бол Альберт тоглоомын паркт гэсэн ном дотор маань зүг чигийг зааж сургах, хүүхдүүд нэрлэж сургах одоо ийм агуулга багтсан байгаа. За мөн Альберт үнэхээр шугадналтай гэсэн одоо номд маань болохоор том жижигхэн харьцуулал, жижиг скаутын албадлал, тооны дарааллыг өгдөг хэрхэн таньж мэдэх тухай хөгжөлтэй аргаар бас хулгайнуудтай хамт суралцах боломжтой тийм ном байгаа. За мөн бүсэн дээрх хулгайнууд гэдэг одоо энэ дэс байж байна. Энэ номнууд маань болохоор хэлбэр дүрсийг одоо яагаад сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд хэлбэр дүрсийг таньж мэдэх ялгаа. Тэгээд бас нийлж одоо тэр агуулгуудыг бүгдийг хамт багтаасан байгаа. За Альбертад яг тоглолтын нууц газар нууц одоо энэ номонд нь тоо бодлого тэгээд Альбертын гайхалтай энгийн хөмсөн гэсэн номны агуулгуудтай байршлыг илэрхийлж сургасан. Альбертын гайхалтай энгийн хөмс гэсэн номонд маань болохоор байршлыг илэрхийлж сургаад ялангуяа батны гадар энэ одоо байршил илэрхийлсэн өгнүүд байдаг. Тэр өгнүүдийг хүүхдэд зааж чадсан гэхээр одоо энэ номонд байгаа агуулгууд багтсан байгаа. За сүүлд нь Лоренцо Альберт номонд болохоор их багын харьцуулалтыг бас оруулж өгсөн. Одоо ийм агуулгын номнууд багтсан байгаа. За мөн та бүхэндээ бас энэ бяцхан одоо Sapien гэдэг энэ үзэгний уншиж өгдөг одоо үзэгний давуу тал нь юу юм бэ гэдэг та бяцхан одоо жоохон танилцуул гэж бодож байна. Энэ Sapien уншиж өгдөг үзэгний болохоор бага насны хүүхдэд бие даан ном унших хийх болохоор зориулагдсан бөгөөд энэхүү номыг англи, солонгос, монгол хэлээр зөв цэвэр дуудлагатайгаар сонсох боломжтой. Мөн эцэг ихэн өөрийн дуу хоолойгоор номоо уншин бичлэг гэж иргэн сонсох тийм давуу талтай байгаа шүү. Тэгээд уншиж өгдөг үзэх нь манай компаниас хэвлэн гаргасан. Цаашдаа мөн хэвлэн гаргадаг ном бүтээлбэрийг уншихаас гадна Sapien гэсэн тэмдэглэгээтэй ном, ширээ, карт гэдэг гадаад хэлний сурах бичгүүдийг бүгдийг нь унших тийм боломжтой үзэг байгаа. Энэхүү үзэг маань болохоор одоогоор бол одоо яг Солонгосын болон гадаадын 130-аас 150 гаруй одоо тийм бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь одоо ингэж унших боломжтой үзэг гэж бас одоо ингэ мэрэгчдийн одоогоор ингэ шалгарсан, шагнал авсан тийм үзэг байгаа шүү. Та бүхэн бас ингээд Sapien.com руу ороод бас энэ үзэгт танилцах боломжтой байгаа. За энэ хүүд Альберт уудаж эхлэв. Өнөөдөр гадаа бороотой өдөр гадаа тоглож чадахгүй. Хоёр нэрийн дээр байгаа. Энэ маш тоглож болохгүй. Нуугдаж тоглоно гэж бодохын ч хэрэггүй. Альбертийн найзууд бүгд гэр гэртэй байгаа. Альберт болон түүний найзуудын гэр нь хүмүүсийн амьдардаг байшингийн ханан дунд байдаг. Энийг надтай тоглоосоо гэж Альберт ганцаараа бовтнов.
За мөн ингээд өгүүлбэр төр хийгээд Айлбарт өөдөж эхлэв. тэгээд дарвал өгүүлбэрээр ингээд салгаж уншдаг. Өнөөдөр гадаа бороотой өдөр анх байлаа. уншиж сурж байгаа хүүхдүүдийн хувьд болохоор дагаж унших боломжтой гэсэн үг. Гадаа тоглож чадахгүй. Бяцлаг олох тоглоомоор ч тоглож болохгүй. Нуугдаж тоглоно гэж бодох юм ч хэрэггүй. За мөн тэгээд энэ Монгол агуулгын одоо унсны дараа англи хэлтэйг агуулга дахин давтаж сонсох Albert was боломжтой. bored because it was a rainy day. No outside. Өнөөдөр гадаа Albert was bored because it was a rainy day. No outside games today. And no cheese tag. Even no hide and go squeak. За мөн талаан хэлнээс